Өнөөдөр хэнийг онцолж ямар мэдээллийг хүргэх За өнөөдөр бол Kanye West Америк рэпер Kim Kardashian-ы ex гэдэг нь хүмүүс бол мэдж байгаа. За Kanye West-ийн хувьд бол сүүлийн 2-3 сар ерөөсөө дэлхийн нийт ганц л хүн дээр одоо viral сэдв болж байна. Тэр нь бол Kanye West American rapper, producer, дуу зохиогч. Тэгээд 3-7 хоногийн өмнө бол тийм pressing fashion week болсон. За энэ дээр бол Kanye West бол өөрийн Yeezy брэнд, Adidas-тай хамтардаг Yeezy брэндийнхаа 9 дугаар өдрлийн бол цувралыг танилцуулсан. Мөн pressing fashion week дээр бол бас Balenciaga брэндийн бас тайзан дээр бас алхсан байгаа. За энэ яг үйл явдлын дараагаар Adidas-тай хамтардаг Yeezy брэндийнхаа нэрийн өмнөөс тийм White Lives Matter хэмээх тийм протокол өмссөн байгаа л да. Яг Black Lives Matter гэдэгтэй адилхан White Lives Matter. Тэгээ яагаад ийм протокол өмссөн бэ? Хүмүүс одоо маш ихээр шүүмжилж эхэлсэн. Хажууд нь бас нэг эмэгтэй зогсож ирсэн л та. Тэгээ зөв ингээ араасаа зургийг аваа Instagram-да постлсон. Тэр чинь маш олон хүмүүс одууд хүртэл маш их хэмжээний дайрт оромжилж байгаа юм бодвол хүмүүс ч байгаа тийм. Тэгээд тэр хажууд нь зогсож ирсэн эмэгтэй бол Candace Owens хэмээх маш алдартай сэтгүүлч эмэгтэй байсан. Тэгээд тэр эмэгтэй нь бол яасан бэхээр өөрөө бас YouTube дээр маш урт хэмжээний видео оруулсан. Энэ ямар видео гэхээр Black Lives Matter хэмээх энэ хөдөлгөөн бооцтой бүгд л шуухсан шүү дээ. Бүх дэлхийн одууд бүгд профайлаа хар болвол бүх Facebook-ын background-ыг хар болвол бүгд илэрхийлж байгаа мэдчихсэн. Ганцхан эсэргүүцчихсэн Kanye West. Яагаад эсэргүүцсэн бэ гэж чинь энэ наа чин зүгээр юм заллин шүү дээ. Наа чи зүгээр хүмүүсийг хуураад байна. Тэгээд тухайн үед хүртэл бас ингээд мань хүн чинь ингээд бас нэг хил амны байгуулалт авчихсан. Хил амны бай болж ах зөөр бас нэг хүн орж ирсэн байгаа. Тэр дүн Justin Bieber-ийн найз зөвхөн Hailey Bieber хэмээх эмэгтэй. Тэгээ энэ эмэгтэй ингээд чи яагаад юм өмсөж байгаа тий bla bla гэсэн. Тэнгүүт нь тэр оронд нь бас шууд 2016 онд Drake-тэй болцож исэн байл л дээ тэр эмэгтэй. Тэнгүүт тэр яг мэдээнийх нь скриншот авч тавингуудаа Justin Bieber-ийг mention нэгээд за чи одоо ингээд найз зөвхөн надаас наа уурлахаас өмнө надаас холдуулаарай. Тэгээд чи миний дэргэд одоо хүртэл байхгүй байгаа сте. Би одоо хүүхдүүдтэйгээ уулзах чадахгүй юм дээ. Чи одоо надад ингэ тусалж чадахгүй байж тээ. Хэмээн бол маш их тэгж бүгдлүүн л одоо ерөнхийдөө дайрсан, хариуг нь барьсан. Тэгэнгүүтээ хэдүүлээ одоо Black Lives Matter хэмээх тэр хөдөлгөөнд үргээд өчөлдөө. За тэгээд тухайн хинээс олж тэр хөдөлгөөн гарсан юм ерөөсөө цагаан арьстай цагдаа хар арьстай тэр George Floyd гэх иргэнийг алаал тээ. Тэгэл одоо маш бөө юм болсон шүү дээ. Өнгөт арьстай хүмүүсийг одоо ингэж цагаан арьстай цагдаа нар одоо баг зүг шалтгаангүйгээр байхад маш ихээр хөнөөж гинэ гэдэг. Тэгсчийг цаагаараа статистик судалгаагаар тэр хөдөлгөөний үеэр тэр хөдөлгөөний дараа статистик судалгаагаар цагаан хүмүүс хар хүмүүсийг одоо өнгөт арьстай хүмүүсийг илүү хөнөөгд байгаа биш. Өнгөт арьстай хүмүүс өөр хоорондоо л хамгийн хөнөөжсөн. Тэ. Тэгвэл ерөөсөө энэ White Lives Matter хэмээх энэ Kanye West өөрөө энэ ийм фотолог яагаад өмсөн дээр шалтгаан дээр Instagram дээр бол өөрөө ганцхан тайлбар өгсөн. Наа чи угаасаа л тийм суртал ухаалаг байсан шүү дээ. Black Lives Matter ч угаасаа л тийм суртал ухаалаг байсан. Би зүгээр л эсэргээр White Lives Matter. Наад бол ямар ч хамаагүй. Наа тий одоо зүгээр л тийм жоохон тэрийг яжсан маягтай л тиймэрхүү үгсийг байна бол хэлсэн л дээ. Ердөө энэ үзэл санаа өөрийнхөө дотор бодож байгаа зүйлээ илэрхийлснээс шалтгаалаад маш олон дайсантайж болцсон. Эсвэл нөгөө талаараа урд нь сайн харилцаатай байсан уран бүтээлчтэй бүр харилцаа таслах хэмжээнд очих ийм одоо том бүүм хийсэн байна шүү дээ, тий. Тэгэхээр энэ одоо өөрийнх нь үзэл санаандаа одоо хүртэл бас тууштай байгаа. Гэхдээ олон хүмүүс одоо гэрээгээ туслах ч юм уу, цаашлаа сүүлийн өдрүүдэд бас л хүмүүс зайгаа барих, хамтрах, гэрээгээ туслах гэх үйл явдлууд үүссэн. Энэ бас нэг хэд хоногийн өмнө за Black White Lives Matter хэмэхтэй асуудалтай байж маань юм. Тэнгүүд хэд хоногийн өмнө бас Twitter дээр жирэгдсэн. Тэгээ юу гэж жирэгдсэн бэ гэж еврейчүүдийг бас тийм ялгарлан гадуурхсан үзэлтэй. Тим жиргээ нийтэлсэн. Тэнгүүд өөрийн хамтран ажилладаг тэр Adidas брэнд те одоо тэр Balenciaga тэгээ MRC production энэ нь бол бүгд хамтын ажиллагаа цуцсан. Одоо бид нэр хизээч ялгарлан гадуурхалтыг бид нэр хизээч дэмжихгүй гэдэг бүгд цуцсан байгаа. Kanye West ер нь яг хэдийн үеэс эхлээд яг энэ олонний анхаарлын төвд орохоор хүн болж эхэлсэн юм бэ. Нэгсэндээ хизээ яг рэпер болоод тэр нь хүмүүс таалагдаад шүтэн бишрэгчтэй болж эхэлсэн байдаг. Kanye West бол бүр залуусл юм байл л дээ. Дөнгөж одоо 20 гараа авчихсан юм дээ. Good Music. За тэгэл янз бүр Universal Music Group энэ бүх рекордсын Rockefeller рекордсын бүгдийнх нь эзэн одоо бол цаа чин 45 настай юм байна одоо. Тэг өөрөө бас Travis Scott хэмээх энэ алдартай рэпер бүгднийг одоо ингэж хатаж хаяндаа ойлгож бүгдийн дээшээ өргөж чадсан. Одоо ерөнхийдөө уран бүтээлийнхэн талаас сая энэ хэмжээнд зүгээр л бүр дэлхийн аимшигтэй доомог
одоо хамгийн баян рэпер, одоо хамгийн баян өнгө дайрстай хүн, дээрс нь хамгийн баян рэпер. Тэгээд хамгийн баян рэпер гэдэг одоо Forbes сэтгүүлээс гаргадаг тийм дэлхийн баян хүмүүсийн жагсаалтаас бол Kanye West-ийг хаассан. За мөн Twitter дээр янз бүрийн жиргэж байгаад бол бас Twitter-аас өөрөө бандуулсан. Гэхдээ сүүлийн үед бас эргэж магадгүй л байна л да. Тэгвэл Elon Musk бас Twitter-ийг худалдаа авчлаа. Тэгээ бас тэгээд энийг дагаад бас Donald Trump бас Twitter дээр эргэж магадгүй гэсэн ерөөдөө зүйлс бол яригадаад байна. Тэгээ сүүлийн үед бас маш их сонирхолтой байна л да. Оддын амьдрал тэр дундаа гэр бүлийн амьдралч гэдэг юм уу, эхнэр нөхөр, найз бүсгүй, найз залуучуудынх нь одоо анхаарлын төвд бас ороод эхэлдэг штеп. Kanye West-ийн хувьд одоо хуучин X нь бас л олонний танил, олныг шуугуулсан Kim Kardashian бараг л мэдгүй хүн өнөөдөр дэлхийд үгүй бах. Тэгэхээр энэ хоёрын салалтын дуйлан шууган бас нэг хэсэг хөвлөхийн бай болж байлаа штеп. Энэ тал дээр яг бодит байдал яг юу болж өрнөсөн юм бэ? Энэ тал дээр бол ингэсэн юм байна л да. Kid Cudi гэдэг одоо бас нэг рэпер залуу байдаг. Тэрсэн Kanye West-ийн хамгийн одоо сайн найз, одоо бүх зүйлийг хамт тэгээс ихсэн, хамтдаа уран бүтээл хийжсэн тийм үнтэй. Одоогийн Kim Kardashian-ы нөхөр Pete Davidson гэж комедиан залуу шүү дээ. Pete Davidson гэх нэг цагаан өндөр залуу. Тэрнтэй хамт Kid Cudi ахуулсан зураг инээлдэж байгаа зураг мургаа ингээд Instagram дээр постлсон. Тэгс чи Kanye West яах вэ? Миний сайн найз одоо миний эхнэрийг одоо авсан үнтэй ингээд найзлаад ингээд одоо тиймэрхүү бодлоос ууж драма эхэлсэн. Тэгээ бүр анханасаа бол Kanye West чинь бүр ерөнхийлөгчийн сонгуул Монгол нэр дэвшээ бүр ийм одоо тийм нэг өвчтэй болсон байсан байгаа байхгүй тий. Тэгээ бүр одоо тэр нь даамжирсаар агаад тэгээд ерөнхийдөө Kim Kardashian бол өөрөө 2021 онд салах үргэлжлэл өгөө тэгээд салсан. Одоо хүртэл Pete Davidson-тэй бол байгаа. Тэгээд одоо хүртэл одоо хүүхдүүдийнх нь ингээд төрсөн өдөр тэгээд маш олон охинтой шүү дээ. Нэр чинь одоо хүртэл одоо миний төрсөн өдрөө яагаад намайг манай хүүхдүүдтэй уулзуулахгүй байгаа юм бэ тий. Одоо маш их Instagram дээр гомдолдог. Тэнгүүт нөгөө Kim Kardashian-ийн дүү Khloe Kardashian тий энэ сагсчин Tristan Thompson-ы X найз хооч ирэл чи ингээ юм болгон дээр дандаа миний их чи битээ ингээ хойлж яриад тий чи дэ төрсөн өдүүдийг ирсэн шүү дээ чи байсан шүү дээ одоо гоншинфа бойлмог тий ерөнхийдөө албаар энэ хүн бас ингэж яг тий ингээ дэлхийн дагалгын хүн хангалттай авч чадчих шүү дээ хоёул өнөд энд ярилцах хэмжээний л одоо бүр тийм вайрал болж чадчих тий албаар тэгтээ эсрэгээр түүний бодсон зүйл бас илүү хүн дээр одоо ирсэн байл. Тэгэхээр Adidas-тай хамтрахаа болчихно гэдэг чинь түүний Yeezy брэнд одоо би даасан брэнд болох чинь л та. Тэрбумтон болсон орлогын их үүсвэрүүд уг нь их байсан. Одоо эхнээс ихсүүлээд хамтын ажиллагаа гэрээгээ цуцлаад эхлэхээр тэрбумтны жагсаалтаас гарлаач гэдэг юм уу? Нэг төрлийн тийм мэдээлэл явж байгаа. Тэгэхээр нэг юм уу хоёр компанитай хийсэн гэрээ контрактаа цуцлаа гэдэг энэ хүн тэрбумтны жагсаалтаас яг хасагдахаар хэмжээнд үү? Орлогын ер нь хэрэг үүсвэртэй юм бэ? Байхгүй шүү дээ. Одоо энэ хүн бол зүгээр ерөөсөө Yeezy брэндээр цөм ицсэн байхгүй. 2016 онд энэ хүн чинь 53 сая долларын билүү хөрөнгөтэй л байсан. Ерөөсөө 53 сая доллар. 53 сая доллараас хойш нэг тэрбум 600 сая одоо хөрөнгөтэй болсон байсан долларын. Энэ яасан бэ гэж ерөөсөө Yeezy брэндээр бүүмээсэн. Adidas-тай хамтарсан. Тэгээ Yeezy брэндээр цөмсэн. Тэгээд Амдэж өөрөө Kim Kardashian найз залуу энэ хоёр ч одоо бүр арай л итгэх. Арай л гоё асуудал байлаа шүү дээ. За одоо саллалтын дараа хоёр талд ямар хүмүүстэй болцож байгаа мэдээлэлд бас олон нийт анхаарлаа хандуулдаг. Kanye West-ийн хувьд одоо болцож байгаа эмэгтэй ч юм уу уулзаж байгаа бүсгүй мэдээлэл хэрэг байгаа л. Тэгээ ерөнхийдөө нэг цараа хайртай бас нэг Julia амих эмэгтэйтэй болцож байгаа. Одоо л ерөнхийдөө салсан байдалтай л байгаа юм шиг байлаа. Kanye-ийн хувьд бол нэг айхтар тийм бос сонсогддог. Эсрэг талд нь бол ерөөсөө Kim Kardashian бол сууж болж байгаа шүү дээ. Kim Kardashian-аас салсны дараа яг Kim Kardashian шиг ч гэдэг юм уу адилхан эсвэл ямар нэгэн байдлаараа төстэй бүсгүүчүүдтэй уулзаж байна гэсэн мэдээлэл нэг хэсэг бас шуугж байсан. Түүнийг мартаж чадахгүй байна уу даа ч гэдэг юм уу. Тий, түүнийг мартаж чадгүй. Одоо ерөөсөө л ингээл шөнийн бодолтой өдрийн зүвтж гэдэг юм уу. Бүр нөгөөдхөө бол санаад битгрээд тэгээд маш олон охтуудтай шүү дээ. Тэрийгээ хүртэл ингээд санаад тэгээд мэдээж одоо ямар л ойлог байх вэ. Kanye West ч өөрөө агун бас нэг тухайд яг салангуут нь бол Kim Kardashian Kanye West-ийг хайдаг одоо хэмбэл байсан байхгүй юу тий. Kanye West ч өөрөө бүр дэмдүүл агун байгаад байгаа юм бол хийсэн. Grammy-гийн шагналыг одоо хийдий давтсан. Яг уран бүтээл талаас нь ярихад бол агун хүн байгаад. Агуу тийм music awards тэнгуүтэй Drake хийвэрч чинь Kanye West орч хип-хопыг next level дараагийн түвшинд хүргэсэн гэж ярьдаг. Drake болохоор тийм pop music-ийг гаргасан шүү дээ тий. Do you still come you гэл одоо дуулдаг хип-хопыг бид нарт авчирсан. Kanye West ч гэсэн яг шалгаа байхгүй. R&B hip-hopыг бид нарт авчирсан тий. Тэгээ одоо ихэд угаасаа энэ гадаадын зах зээл угаасаа л вайрал шүү дээ тий. Монгол тэгэхээр яасан? Монголд яг юм байж болдгоо юм тий. Монгол тийм байхаар бас одууд нь бас өөрөө тийм хэмжээнд биш вэ? Тийм хэмжээнд сэтгэж чадахгүй байх тий.
Гэхдээ юм болгон хөгжиж байгаа зах зээл юм болгоны зах зээл хөгжиж байна Монгол тийм. Тэгэл тэрнтэй адилхан Монгол ч гэсэн урлагийн попын зах зээл хөгжинэ. Тийм одоо тэгэл хөгжүүлэхийн төлөө тэгэл явандаа тэг удахгүй бас гоё шинэ зүйлүүд бас энийг гэж бодож байгаа. Pray to God that he'll strengthen